Тэмцээн маань бол одоо юу гэдэг Монголд яг ийм өргөн өрөөтэйгээр анх удаа зохион байгуулагдаж байна. Японы элчин сайдын яам, Монгол контент компани, нүүдлийн зураг өгүүлэм сайн хамтраад одоо энэ арга хэмжээг сарын хугацаанд явууллаа. Нийтдээ 105 хүний 317 бүтээл ирлээ. Гол одоо юу гэдэг нэг ач холбогдол нь хаана харагдаж байна гэдгээр бид нар уламжлалт болгон явуулах гэж байгаа. Үнэхээр одоо юу гэдэг Монголд яг ийм тэмцээн өгүүлэгдэжсэн байна. Манай өсвөрийн залуучууд бол одоо юу гэдэг энэ зүйлээр бол үнэхээр цангаж байгаа юм байна гэдэг нь бол мэдрэхтлээ. Миний ээж аав эмээ өвөө гэл надад яс заншлаа ингээд дийлдэг, сануулдаг. Би өөрөө сайн мэдэхгүй учраас би ингээд мэдж байгаа л цагаан сарын яс заншлаа тавьсан. Би Швейцарт 9 жил амьдарч байсан. Хүмүүс одоо нөгөө Сэдэн бол Монгол ах үеэс жаншлаа таниулах гэсэн болохоор хүн болгонд ер нь тэгээд зураг хаагч доо тэгээд нөгөө талаас нь эсрэгээр нь Монгол ах үеэс жаншлаа ер нь алдсан талаас нь зургийг гэж бодвол өнөөдөр анх удаа энэ анимегийн одоо конкурс одоо явуулж байгаа. Өнөөдрөөс эхлээд цаашид Монгол энэ манга одоо аж үйлдвэр болгох нэг том одоо эдийн засгийн одоо салбар болгох тийм одоо боломжийг би хүмүүст байгаа гэдгийг хүмүүст хэлмээр байна. Монголчууд угаасаа энэ зураг авьяас бол маш өндөр. Тийм учраас би 2 жилийн өмнөөс хүмүүст манай засгийн газар зохион байгуулдаг мангагийн урагтанд одоо оролцоосэй гэж одоо уриалж байсан. Тэгээд нутгийн одоо анх удаа Монголоос оролцоод одоо шууд шагнаад авчихсан. Энэ бол монголчуудын одоо авьяасыг харуулж байгаа. Тэгтээ энэ мангагийг одоо үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд ганцаараа одоо аж чадахгүй. Олон бас уншигч, дэмжигч тэгээд зураач маш олон хүн хэрэгтэй. Тийм учраас ингээд өнөөдөр маш олон залуус одоо энэ дээрээ биер оролцож зарим хүмүүс сонирхоод ирж мангатай одоо танилцж байгаа маш баяртай зүйл байна. Энэ уралдаанд ороод ингээд лайкаар төрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг лайкаар дэмжсэн бүх найзуудаа баярлалаа. За би бол бор алдсан туулаа гэсэн бүтээлээр оролцсон. Энэ болохоор гараараа удаан зурж байгаа. Тэгээд дараа нь сканердж оруулаад тэгээ янзлсан. Энэ бүтээлээ болохоор монголчууд хүүхдээ оройн цагаар авч гарахдаа бор алдсан туулаа болгож хөөдрөгддөг нь ийм домог заншилтай байна биш үү гэдэг би харуулж зорьсон. Өөртөө яг ингэж юусаа энэ юуны төрөлд бол нэг багасаа их сонирхолтой байсан тэгээ зурдаг байсан. Гэхдээ энэ тэмцээнд бол ерөөсөө ингэж оролцоод ингэн гэж ерөөсөө бодож байгаа юм. Өнөөдөр яг манай найзууд ирээд энэ бүтээлээ ирүүлсэн найзуудтай хамт сонирхож ирээд сая зураад үзсэн чинь Үнэхээр баяртай байна. Тэгээд энэ одоо тэмцээнд ороод Монголын одоо хамгийн анхны Comic Street тэмцээнд ороод тэгээд ялцж бассандаа маш их баяртай байна. Тэгээд бүтээлийн тухай болохоор энэ болохоор Монгол уламжлалын тухай байсан. Тэгээд одоо хоёр хүүхэд одоо хоорондоо айл гэр болж тоглож байгаа. Тийм одоо секвенс аваад одоо энэ зүйл нь болохоор зөвхөн Монголд байдаг гэсэн үгнээс авч тэгээд энийг аль болох одоо үзэгчтэй яаж зөв хүргэх вэ? Тэгээд хүүхдийн одоо өнцгөөс яаж харагдах вэ? Тэгээд одоо хүмүүст ингээ хөргөөл энэ одоо яаж фаны байж чадах вэ? Тэгээд бас яаж тэгээд одоо бусдын одоо хайрыг татах вэ? Хөөрхөн байж чадах вэ? Дөрүүд нь
гэсэн team класс авч үзээ. Тэгээ дүрээ гаргаад одоо дөрөвнүүдэнд дүрээ гаргаад зураад сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэ тэмцээний өрөөнд яг их олон зурагч нар оролцож тэгээ бас давхар бас би энэ тэгээ танилцах боломж олгож байгаа юм шүү дээ. Энэ бүтээлийн тухай Монгол уламжлал, өвс соёл, ёс заншлал гэдэг маань асар том сэдвээр надад санагдсан. Тэгээ эндээс нэг гой санаа олж авах бас хүндрэлтэй байсан л да. Тэгээд жоохон өөрт байдаг, өөрт бодогдчихсан тийм зориулж ирсэн нэг сэдвээ сонгож авч хийсэн. Энэ болохоор Монгол үлгэр болон Монгол ер нь хүүхдэд уламжлалж байгаа өв соёлд хүргэж байгаа хэлбэр бол үлгэр гэдэг. Үлгэрийн хажууд одоо гадны контентын бөмбөгдөлтөөс болоод хүүхдүүд илүү их тийшээ туйлширч байгаа нь бас аргагүй. Үүнд бол гадны контентын бурууч биш, хүүхдүүдийн бурууч биш. Одоо өнгөрсөн үеийн уран бүтээлчдийн маань бас хийж бүтээсэн байгаа зүйл байгаа уламжлалт ирсэн. Одоо одооны контентын бүтээгчнэр илүү их анхаарах хэрэгтэй болсон. Энэ санаа дээр л бүтэх хийсэн.